За энэ 2006 онд анх удаа угсарч үйлдвэрлэсэн G800 троллейбусны отхон дүү. За энэ машин бол туршилт судалгааны зорилтойгоор угсарч үйлдвэрлэсэн ийм машин байгаа. Одоо олон улсын аж үйлдвэржилтийн менежментээр бол Konocta SKD гэж ийм менежментээр бол үйлдвэрлэсэн ийм машин. Цахилгаан машин мэдээж дэлхийн бүх улс орнуудад бол байж байгаа. Тэгэхээр тэнд байгаа бүх шилдэг технологиг Монгол улсад нутагшуулах тэр аж үйлдвэржилтийн шийдлүүдийг Монголд нэвтрүүлэх энэ чиглэл рүү бас их олон компаниуд, олон инженерүүд хамтарч ажилласан хамтын бүтээл юм байна. За энэ машин бол 40 км/цагийн хурдыг бол авна. За энэ машины софтвер дээр тохиргоо хийгээд 50 км/цагийн бол хийж явуулах бүрэн боломжтой. Машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ийм зах зээлийн эрэлт орон зай бол байж байна. Тэгээд энэ эрэлт орон зай дээр монголчууд өөрсдөө ажиллаж, өөрсдөө ажлын байр бий болгож, өөрсдөө технологи сурч, өөрсдөө технологи нутагшуулж шаардлага бол гарцааг бол байгаа. Энэ цахилгаан машины хэрэглэгийг Монголд бий болгох, үйлдвэрлэлийг бий болгохын тулд гарааны мотивац өгөх, сэтлэг өгөх ийм машиныг гаргаж ирж байгаа юм.